дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Хятад ард улсын цэрэг арим Тайваны ойролцоо цэргийн сургуулийг 4 сарын 1-ний өдөр эхлүүлсэн байна. За энэ нь бол томоохон хүчээр тухайн сургуулийг хийж байгаа. За уг сургуулийг хийх болсон гол шалтгааныг тайлбарлахдаа бүслэлтийг Тайваныг бүсэглэх тактик стратегийг турших зорилготойгоор тухайн цэргийн сургуулийг эхлүүлсэн гэдгийг Хятадын зүгээс мэдэгдэж байна. За энэ удаагийн сургуульд айрам тэнгисийн цэрэг агаар Пужингийн хүчин бол оролцож байгаа юм байна. За энэ сургуультыг бол Хятадын цэргийн зүгээс бол Тайваны салан тусгаарлагчдад хатуу сануулга өгөх зорилгоор явуулж байгаа гэж мэдэгдэж байна. За Хятадын зүүн командлын хэвлэлийн төлөөлөгч ахлах урандаа Ши хэлэхдээ сургууль нь агаарын байлдааны бэлэн байдлыг хангах, эргүүлэх иж бүрэн давуу байдлыг хамтдаа тогтоох далай болон хуурай газрын байрууд товтлох, за бүс нутаг болон далайн замыг хаахад чиглэсэн ийм сургуулийг эхлүүлж байгаа гэдгээ мэдэгдэж байна. За харин Тайваны зүгээс бол мэдэгдэхдээ Хятадын зэвсэгт хүчин Тайваны аралд олон талаас ойртож байна. За энэ бол Тайваны бүрэн эрхт байдал үндэсний ив нэгдэлд сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгдэж байгаа бол Хятад улс Тайваныг өөрийн нэг хэсэг гэж үзсэн учраас Хятадын бүрэн эрхт байдал үндэсний ив нэгдлийг хамгаалах зорилгоор шаардлагатай авч байгаа арга хэмжээ бол тухайн сургууль болж байгаа гэж мэдэгдэж байгаа. За Хятад улсын хувьд бол Тайваныг дахин нэгтгэх юм бодлогыг баримталдаг. За энэ бол бас Тайваны асуудлаас холбоолоод Америкийн нэгдсэн улс Хятадын харилцаанд ч гэсэн томоохон бул чулууны нэг яригтай асуудал болдог нь бол энэ асуудал байдаг. За Вашингтон, Бээжин хоёр бол Тайваны асуудлаас болж хоёр тал нэг өдөр цэргийн мөргөлдөнд татагдан орох боломжтой гэдгийг бол аль аль нь хүлээн зөвшөөрдөг. Үүнийгээ тооцож бол тодорхой цэргийн сургуулиудыг хийж байдаг. За өнгөрсөн онд бол Тайваны хоолойч гэсэн Хятадын явуулах цэргийн үйл ажиллагаа нэлээд нэмэгдсэн. За Хятадын бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүгд найрамд Хятад ард улсын даргаар 3 дахь удаага ажиллана гэдгээ зарлахдаа коммунист намын 20 дугаар их хурлд хэлсэн үгэндээ манай улс бүрэн нэгдэх ёстой, энэ нь гарцаагүй хэрэгжих боломжтой гэдгийг онцолсон. Мөн тэрээр бүгд найрамд Хятад ард улс шаардлагатай бүх арга хэмжээг авч өөрийн салан тусгаарлах зэсгийг нэгтгэх болно гэж мэдэгдэж байсан удаатай. За үүний дараагаас эхлээд Америкийн нэгдсэн улс болон бусад орнуудад энэ нөхцөл байдлыг тооцсон юм судалгаануудыг хийсэн. Тухайлх юм бол Bloomberg Economics бол Тайванд хэрвээ энэ Тайваныг дахин нэгтгэхтэй холбоотой зэвсэгт мөргөлдөөн дайн басан тохиолдолд ямар өртөг зардалтай байх вэ гэдэг ийм тооцооллыг хийхэд бол дайны өртөг нь дэлхийн дотоодын нэмэгдэлтгүүний 10% буюу 10 их $80 тэнцэх магадaltaй гэж тооцсон байна. За мөн Украины дайн, ковидын цар тахал, за 2007-8 оны дэлхийн санхүүгийн хямралын эдийн засгт учруулсан хохирлоос илүү хохирлыг энэ удаагийн хэрвээ дайн басан тохиолдол бий болох боломжтой гэж үзсэн. За мөн Bloomberg Economics Тайваны арлыг цэргэлэн бүслэх болон түүнээс үүдэн Америкийн нэгдсэн улсын хариу арга хэмжээг бол тооцож болцсогүй үр дагаврыг загварчилж үзсэн. Ингээд бол Тайваны эдийн засгийн 12.2%, Хятадын их газрын эдийн засгийн 8.9%, Америкийн нэгдсэн эдийн засгийн 3.3%-тай тэнцвүүц ийм хэмжээний хохирол учрах боломжтой гэж үзэж байгаа. За Хятадын зүгээс бол Тайваныг хүчээр нэгтгэх гэхээсээ илүү Тайваныг аргагүй байдалд оруулах ийм стратеги тактикийг хэрэгжүүлж байгаа. За энэ нь бол хууль эрх зүйн болон кибер дайн, за худал мэдээлэл түгээх компанид ажил, дипломат болон худалдааны харилцааг зэвсэгжүүлэх зэрэг цэргийн бус тактикуудыг хэрэгжилж байгаа. За Хятадын ардын чөлөөлөх айрам Тайван чигсэн тактикийг нь бол 4 янзаар хувааж Тайваны зэвсэгт хүчний дарга асан адмирал Лисимин бол үдсэн. За Тайваныг бол агаарын давталгаанаас хамгаалах зорилготой бүсэд бол өдөр бүр дайралт хийх ийм сарал бүсийн ажиллагааг бол Хятад явуулдаг. За мөн алдах тактик буюу бүслэлт хорио тогтоох, залхаан цэрлүүлэх тактик буюу пуужингаар давтлах, эзлэн авах гэсэн ийм 4 тактикийг хэрэгжүүлж байгаа гэж үзэж байгаа. За сарал бүсийн байлдааны ихэнх нь Тайваны агаарын давталгаанаас хамгаалах таних бүс рүү Тайван байлдааны онгоц илгээх хэлбэрээр явагддаг. За 2024 онд Хятадын ардын чөлөөлөх айрам илүү олон давтамжтай, илүү олон тоогоор агаарын таних бүс рүү бол нислэг үйлдсэн. За ингээд бол Тайван руу улам их төхөж ирж байгаа. За энэ Тайваны таних бүсийг зорчих тоолонд бол Тайваны арга хэмжээ, Тайваны айрам бол хариу арга хэмжээ авч байгаа. Энэ нь бол Тайваны цэргийн хүчийг шавхах ийм сэтгэл зүйн нөлөөллийг бас үзүүлж байна гэж ажиглагчид үзэж байгаамаа.